За үзэгч та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. 25 дугаар суваг телевизийн сонгуул үзэж байгаа үзэгч та бүхэнд маш их баярлалаа. За манай багийнханд нэг гайхалтай урилга ирсэн. Тэрэнд одоо хаана вэ гэх юм бол одоо яг та бүхний харж байгаа энэ сайхан төвийн бүсийн тулгуур төв Дархан хотод манай багийнхаа хүрэлцэн ирсэн байна. За энд ямар урилга ирсэн бэ гэх юм бол шүү дээ. Маш гоё урилга ирсэн. Нэвтрүүлгийн маань нэр дээр та тооны нэвтрүүлгийг манай байгууллага дээр нэг зочлооч ээ. Нэг манайх гэж нэм сайхан айлаар нэг хонооч ээ гэсэн юм саналыг хаанаас тавьсан бэ гэвэл миний одоо яг хойно харагдаж байгаа Дархан улаан аймгийн 24 дугаар цэцэрлэг гэж энэ гайхалтай газрын хамт олон удирдлага нь одоо Сувдаа өгш гэдэг ихч маань бол биднийг урьсан юм байгаа. Тэгээд хэдүүлээ хамт хүүхэд насныхаа тэр сайхан гэгээн дурсамжаар аялаж за хүүхдийн төлөө зүрстгэлээ өгсөн ийм гайхалтай өнөр өтгөн халуун дулаан урамсгалтайгаа хамт олноор хэдүүлээ зочлоё гэж бодож байна. За тэгээд хэдүүлээ хамтдаа орё. Сая ирчлээ гэд би Сувдаа багштай бол хэлсэн. За ороод ирээ бид нар хүлээгээ байж гинэ гэж тэгж байна. Авцгаа. За сайн байна уу? Сайн байцгаана уу? За сайн байна уу? За лувсан даш сайн байна уу? За гараа хариуцах уу? За гараа хариуцхан да тий. Сайн явж ирлээ. Сайн сууцгааж юу? Танахыг олоход ерөөсөө төвг алга. Хөөхөө юу 25 дугаар суваг телевизийн танаад хоны багийнх нь 24 дугаар зэрэг тавтаа барилгын юу ямар хөөх юм бэ? За гутлаад хэлээд тавтаа барилнаа. Сайн байцгаана уу? Орчих уу? Ажилдаа байна уу? За сайн байна. За Сувдаа огш маань уу? За хоёулаа одоо уцаар яриад яваад байгаа шүү дээ. Тэгээ даарч гайгүй нөө. Гайгүй. За дахин хүйтэн байна уу? Тий, сэрхэн байна. За энийг сайн явж ирлээ. Бид энийг зүүчдэх өгш. За тэгээ. За тэгээ хонох зөвшөөрөл бол та өгсөн те. За. Хоноолын оноо л. Тэр хоолоос ирсэн чи хоноол байх тий. За тэгвэл хэдүүл ажиллаад дүүл ягаад? Тэгээ дийшээ суугаад. Бас жоохон байхдаа л нэг цэцэрлэгийн доктор ороод ингээд хүүхд тогт яагаад чи мэдгүй тэр нэг юм хоолны үнэр, анги танхимын үнэр нэг гоё каш машны үнэр төсөлдөг байсан. Яг ингэж бас дотор нь орж иргээг худсан байна. За таны ажил төрсөн. Цэцэрлэгийн үнэр агаар гоё байгаа. Амар гоё. Хэрэг гоё ш. Ажлын үнэр сайн дажгүй. За. Хамт олноор 10 жилийнхаа ойг хийх гээд шинэ хичээлийн жил эхлээд тэгээ ер нь улсын хэмжээнд чинь нөгөө сургуулийн өмнөх боловсрол дээр сургалтын шинэ хөтөлбөр хэрэгжиж байгаа ш. Тэрнийхээ төлөө ер нь Дарханы сургуулийн өмнөх боловсролынхан одоо нүсэр их ажил төлөвлөсөн хийж байна. Тэгээ цэцэрлэгч гэсэн ялгаагүй энэ үйл ажиллагаагаа. Тэгээ энэ одоо үндсэн ажлынхаа хажуугаар 10 жилийн ойгоо өгтөж олон ажлуудыг төлөвлөн хамт олонтойгоо сайхан хийгээл явж байна. Тийм байна. 10 жилийн ой гэдэг чи одоо 16 онд байгуулагдсан үг үү те? 16 оны 12 сарын 13-нд яг энэ барилгын маань улсын комисс хүлээж авсан өдөр. Тэгээ бид нар бас энэ жил яг 10 жилээ яг улсын комисс хүлээж авсан өдөр нь ойгоо тэмдэглэх гээд төлөвлөсөн байж байгаа тий. Сувдаа өгшийн хувьд бол одоо яг энэ байгууллага 10 жил тасралтгүй удирдах байгааг сонсон. Яг 10 жил удирдах байна. Анх шавын тавиад зэрэг барилга комисс хүлээж аваад инкнект хэлсэн. Яг улсын комисс хүлээж авахын урьдчилсан нэг эрхлэгч ажиллаж байсан. Тэр эрхлэгч маань бас одоо гадаадад ажиллаж амьдарч байгаа юм билээ. Бас 10 жилийн ойгоо хийх ажлын хүрээнд одоо энэ 10 жилийн хугацаанд энэ байгууллагад ажиллаж исэн бүх ажилчдынхаа судалгааг бүр санхүүгийн баримтаагаа тулгаж гаргаж ирсэн. Тэгээ 100 гаруй хүн одоо энэ 10 жилийн хугацаанд ажилласан байна. За өнөөдөр бол бид нар яг 30 хоёулаа тийм 260 төгтөд сургуулийн өмнөх боловсрол олгоод ингээд хамт олонтойгоо ажиллаж байна да. Дархан хот маань ер нь сүүлийн жилдүүд энэ сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалтуудыг их хийсэн байна тий. Маш их. Тийм байна. Жилд нэг 2-оос 3 цэцэрлэг сургууль бас ашиглалтанд орж байна. Тэгээд тийм учраас ер нь энэ нөгөө сургуулийн өмнөх боловсролд ажиллаж байгаа бидний хувьд ч гэсэн олон цэцэрлэг бариад ирэхээр ажлын ачаал багасна. Нэг багшид ногдох хүүхдийн тоо бас багасна. Хүүхдүүд маань бас эрүүл аюулгүй орчинд амьдрах нэг стандарт орчинд амьдрах ийм ангийн нөхцөл бололцоо бүрдэж байгаа. Ийм олон давуу талууд. Энэ бол бас үе үеийн Дархан аймгийн засаг дарга нар үе үеийн улсын хурлын гишүүдийн маань одоо дэмжлэг туслалцаагаар үнэхээр энэ сургуулийн өмнөх боловсролтой бол энэ материал хөрөнгө оруулалтын талаар бол маш их анхаарч ажиллаж байгаа. Энэ жил ихэд манай Дарханд 2 цэцэрлэг 10 жилийн ойгоо хийж байна. Оо за. Дархны нягтрал суурьшил бас нэлээд нэмэгдэж байгаатай холбоотой юу? Ер нь бас их өргөжөд тэлээд тах шиг байна. Ер нь нэмэгдэж байна. Улаанбаатарын айгүй их суурьшиж байна. Тэгж байна. Тэгээд нөгөө манай засаг дарга бас
Нөгөө ер нь нөгөө гаднаас бас суурьшлынхаа хүн амын тоог нэмэгдүүлнэ гэдгээр 20,000 хүн хүлээж авна гэсэн төлөвлөлт гаргаад тэгэд ирж байгаа бас залуу гэр бүлүүдийг дэмжсэн айгүй сайхан арга хэмжээнүүдийг авж ийн хоёулаа боловсролд ажиллаж байгаа багш нарын бас амьдралыг айгүй дэмжиж бодлогын юмнуудыг бас засаг дарга маань хэрэгжүүлж ийн аймаг сумын засаг дарга маань түрээсээ орон сууцыг бас үн төлбөргүй одоо эхний жилд нь орон сууцаар хангаад тэгээд дараагийн шатанда мэдээж нутагшаа суушаад амьдрал ахуй сайжраад ирэхээр дараагийн төвшний арга хэмжээгээд удирдгууд бол маш сайн менежмент хийж байгаа шүү. Манай дархан дэрж амьдрдаг юм уу? Болно шүү дээ. Манай дархан бод ер нь нээлттэй дарах шүү. Тийм байна. За багш маань бол өнгөрсөн жил Монгол улсын гавьяат багш хэмээх хэрхэн өнгөрсөн жил бишээ энэ онд. Энэ онд юм уу? Цагаан сарын яг өмнө битүүний урд өдөр авчихсан. 25 онд. Тэр тухайн үед бол Дархан уул аймгаас 3 гавьяат төрсөн. Бас их онцлогтой. Яг тэр жилдээ. Яг тэр өдөр. Бид нарыг бас гавьяатаа аваад ирсний дараа засаг дарга маань бас хүлээж авсан аймаг дээр. Ер нь Дарханаас төрсэн гавьяатуудаа бүр бодлогын хүрээнд ингэж хүндэтгэлтэйгээр хүлээж авдаг. Ийм үйл ажиллагааг шийдвэрлээд одоо айгүй сайхан тэр бол бүр нөгөө төрийн ордонд авсан мэдээж бахархалтай байлгүй аймаг орон нутаг бас тэгж хүндэтгэж хүлээж авч байгаа бол бас үнэн хүний сэтгэлд айгүй бахархалтай багталтай юм байлээ. Тэгээ миний энд байгаа одоо аймгийн засаг дарга маань гавьяат болоод ирэхэд хүндэтгэл үзүүлээд ардуулсан тий. Цол тэмдгээр шагнасан тань талархал илэрхийлье гэд. Тий 2 дугаар сарын 24-ний өдрийн ерөнхийлөгчийн 27 дугаар зарилгаар Монгол улсын гавьяат багш болсон. Гоё юм бэ тий. Стагаа юм. Одоо ер нь бол та яг боловсрын салбар тасралтгүй хэдэн жил ажиллаж байна? Би 86 онд Монгол улсын их сургууль төгсөөд Дархан уул аймагт томилогдсон ирсэн. 10 жилийн 1-р сургуульд багшиж хагаад уул нь сургуулийн өмнөх боловсролын хүн биш байхгүй юу? За. Тэгээд одоо сургуулийн өмнөх боловсрол руу шилжин ажиллаад 25 жил энэ жил. 2002 оноос хойш. Тэгээд өмнө 10 дугаар цэцэрлэг гэж цэцэрлэгийн эрхлэгч хийж хагаад энэ цэцэрлэг маань үүсгэн байгуулагдаад ашиглалтанд ороод үйл ажиллагаа эхлэхэд би эрхлэгчээр 10 дугаар цэцэрлэгээс томилогдсон ирсэн. Удиржсэн 10 дугаар цэцэрлэг маань бас улсын тэргүүний цэцэрлэг болгосон тэр цэцэрлэгээ. Тухайн үед бас засаг дарга маань шинэ цэцэрлэг дээр та одоо Дарханд дахиад нэг улсын тэргүүний цэцэрлэг байгуулах ийм итгэл хүлээлгэж таныг тавьж байгаа шүү гэд бас залуу ээжтэй тэгээд тэрэнд нь омгшоод урамшаад бас ирж ирсэн. Яста тэглгүй яах вэ гэд. Тэр чинь их гоё шүү дээ. Тэгээд 10 жил болсон. Урмаар гэдэг чинь те. За ингээд тэргүүний цэцэрлэгийг удирдах явсан тэргүүн болгосон. Одоо ахаад нэг тэргүүний цэцэрлэг бий болгоо шүү гэхээр хүн чинь тэрэнд нэрээ баярлаа шүү дээ те. Хамт олноороо тэргүүн менежмент хийсэн шүү дээ те. Хамт олноороо тэргүүлнэ гэдэг чинь аягүй гоё ихгүй. Тэ. Одоо тэгээд 32 уулаа яг хамт олонны хүрээнд бол тэ 260 хүүхдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Анх бол 16 онд манайх 100 хүүхдийн хүчин чадалтайгаар байгуулагдсан. Ерөөсөө 4 хүн бүлэгтэй. Тэгээд энэ одоо Дархан уул аймгийн Хүслийн хотгон гээд манай энэ хорооллын байрны хүүхдүүд бас 15 дугаар баг гээд энэ Мангэрт хороол гээд одоо гэр хорооллын нэг хэсгийн хүүхдүүдэд бид нарт сургуулийн өмнөх боловсрол олгож ирсэн. Гэтэл нөгөө судалгаа аваад ирэхээр цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдийн тоо дахиад цаана 200-аад хүүхэд байсан. Тэгээд тухайн үед аймаг орон нутгийн удирдлага улсын их хурлын гишүүдэд бас танилцуулж нэлээ хөөцөлдөж явж байгаад бас 100 хүүхдийн өргөтгөл хийгээд одоо 8 бүлэгтэй 260 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл хоёлоо гарч хамт олноор. За тий. За бид хоёр одоо нөгөө өөдлөх хайл үүднээс гихчээр цэцэрлэгийнхаа яг одоо эцэг эхчүүд зочдоо угтаж авах хэсгээс хоёлоо танилцуулга эхлэе те. За энэгээр цэцэрлэгийн хөтөлбөр гэж байж байгаа. 16 онд байгуулагдаад хамт олноороо 17 оноос 23 он хүртэл 5 жилээр цэцэрлэгийн хөгжүүд хөтөлбөрөө боловсруулад тэгээ өнгөрсөн жил 24 онд дүгнээд тэгээ дараагийн 5 жилийн хөтөлбөрөө хамт олноороо боловсруулад эцэгхээр хилцүүлээд тэгээд тогтвортой хөгжлийн бодлоготойгоо бас уялдуулаад ингээд тогтвортой хөгжлийн 17 зорилтоос бид нар 6 зорилтыг энэ 5 жилдээ хэрэгжүүлнэ гэж. Тэг яг энэ дээр ингээд тодорхой заагаад өгөхөөр энийг тэгээд хамт олноороо хилцээд ингээд боловсруулсан юм бол цаашаа баттай ингээд биелэх ийм бүрэн болцоотой. Яг үнэн тий. Энийн өмнөх 5 жил бид нар хүүхдэд ээлтэй цэцэрлэг гээд
ээлтэй 24 гэдэг хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан. Амжилттай хэрэгжүүлсэн. Тий, амжилттай хэрэгжүүлсэн. Тэгэхээр тэр хөтөлбөр маань бас дахиад энд ингээл үргэлжлэх болцоотойгоор энд англиад ингээ оруулсан байгаа. Энэ ээлтэй 24 хөгжлийн хөтөлбөр баттахаа үргэлжлүүлнэ гэдэг. Тийм байна. Баттахын үргэлжлүүлнэ. Тий, тогтвортой хөгжлийн бодлогын 11 дээр ээлтэй одоо иргэдийн оролцоог дэмжих гээд энэ болохоор аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөр манай Дархан аймагчин бас боловсрол 2032 гээд хөтөлбөр одоо бүр иргэдийн хурлаараа батлаад хэрэгжүүлж байгаа. Тэрийг яг бид нар одоо ингээ нэгжлэр хэрэгжүүлээд ингээд ажиллаж байгаа. Миний хувийн одоо хобби ч юм уу, ер нь бодлого ч юм уу, ер нь л үйлчлүүлэгчдийн 5 дахыг л бий болгоё гэд. Одоо энэ хоёр ингээ удаан бойд нэхэд ерөөсөө эцэгчүүд орж ирээд чөлөөтэй суугаад хүүхдээ эндээ хэвтүүлээд хувцсыг өмсгöd тэдний орон зайг энд бид нар бас шинээр барьж байгуулсан. Тэгээ энэ дээр бол бид нар ингээл мэдээллүүдээ өгчин бүх юм нээлттэй энэ телевизээрээ бол бас сургалт сурчлагын бүх юмнуудаа ингээд явуулчихдаг. Танилцуулчин. Хүүхдээ авангаа эндээс мэдээлэл болцоотой. Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага, эрүүл мэндийг дэмжигч байгууллага гэдэг олон шагналууд байгаагаас бид нар бас ингээд сурчлаа тавьсан юм уу? Тавьсан. Энэ одоо удирдлагын мандалал менежментийг үзүүлсэн байгууллага болсон биз дээ нараа. Манайх хэрэг төслүүд нэлээд сайн төсөл хэрэгжүүлдэг юм. За. Оюуны чадвараа IQ төвийн төслийг хэрэгжүүлнэ. I'm break гэдэг юм дандаа хүүхдээ оюун ухааны сэтгүүг хөгжүүлэх ийм хөтөлбөрүүд хэдүүл ангууд дээр орохоор аянда насныхаа онцлогоор аянда. Энэ болохоор IQ оюуны чадвар IQ одоо хөгжүүлэх хөтөлбөр энэ ангид жишээ хэрэгжиж байна гэж ойлгож болох нь үнтэй эндээс нь хараад. Тэгнь. Цаана уу? Сайн уу. Хай. Яас хөрхөд. Энд ч одоо дунд бүлэг үү? Өөрийгөө танилцуулаач та. Намайг Ууган Баяр гэдэг. Энд 24-р цэцэрлэгт ирээд 2 дахь жилдээ ажиллаж байна. За. Дундаа болог нодлон бага ангиас нь аваад ингээд одоо 3 настай ингээд 2 дахь жилдээ ажиллаж байна. За. Одоо анги хэд хүүхэдтэй вэ? Манай 28 хүүхэдтэй. Оо за. Тэгээд одоо ойр нэг жоохон нөгөө ханаа том үсээд ханаа том үсээд яг ингээд энэ үед ингээд нэг 50% нь л ер нь бол. Ер нь бас тэгдэг шүү те. Би сургуулийн өмнөх болоос СОБ-ийг төгссөн үү те. СОБ гэж ярьдаг байдаг шүү те. Тийм, сургуулийн өмнөх боловсрол гэж байгаа үг юм байл шүү манай. Тийм, СОБ. Монгол Улсын боловсролын их сургуулийн өмнөх боловсролоор төгссөн. Тийм баг шүү те. 2 жил ажиллаж чинь ер нь давгүй юу? Давгүй. Хотод би Сонгойрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгт ажиллаж исэн. Оо за. Тэгээд энд гэр бүлтэйгээ дарханд амьдрахаар болоод тэгээд 2 жил болж байгаа юм тийм. Улаанбаатар хотоос урууж ирсэн хүн биш тийм. Манай нутгаас. Тийм байна. Юу гоё муудаг юм бэ? Манай ингээд коктейл ингээд сард 8 удаа ингээд коктейл уудаг. Оо за хүчтрэгч коктейл юм шүү дээ. За. Одоо энэ за би тэгвэл багшийн эмчийн нөгөө сайн байна эмчээ. ажиллаа. Анги уулгын коктейл аппараттай юм уу? Үгүй цэцэрлэгийн хэмжээний аппарат байгаа. За. Тэгээ 3-аас 5 настай хүүхдүүдтэй 8 бүлгээс 6 бүлгөөр ерөнхийдөө 7 хоногт 2 удаа коктейл уудаг. Коктейлийн цагтаа. За. Манай эмч юм бэлээ? Хулан. Энд ингээд ангидаа оруулаад ингээд явчихдаг юм байна тийм. Зөөврийн аппарат. Зөөврийн аппарат юм байна. Харин тийм байна. Тэгээл ерөнхийдөө бага 2 настай ангийнхандаа одоохондоо өгөх байгаа. Эцэгч байгаа хүсэлтэд нийт 206 хүүхэд одоохондоо 7 хоногт 2 удаа коктейл уугаад явж байгаа. Явж байгаа гэсэн. За эмчтэй хэдүүлээ бас. Коктейл нэг гэж. Ерөнхийдөө хүүхдийн дахлааг дэмждэг учраас ер нь эцэгчд ч өөх айгуу дуртай ажилладаг. Дахлааг дэмжин. Одоо томоогийн удирдлагын үед бол бүр ахлын замаа хадгалж сэргэлэн, хоол асрах системээс оршин сэргэлэн. Чав хин гэдэг. Айлууна гэдэг юм уу? Айлууна юм уу? Айлууна гэдэг юм ба штэ. Аавда хайртай юу? Ээжтэй хайртай юу? Аавда хайртай гинэ тэр. Янзын гой дулаах юм байна. Дулаахан. Тийм байна. Айхтар гой дулаах мэт. Цэцэрлэгийн орчин бол сайн. За баярлалаа гшаа. Ажлын амжилт баяртай хөгтөдөө. Сайн байна уу хөгтөдөө. Сайн байна. Манай цэцэрлэгийн хамгийн том хүүхдүүд те. Тийм байна. Агаа анинаар байгаа юм шүү дээ. Агаа анинаар. Ямар мундаг юм бэ. Манай 10 жилийн ойн доого. Тийм байна. Анги маань бас эцэгчүүд маань дэмжлэг үзүүлээ санаачлаад ийм ижил хувцастай болсон юм билээ. Ойн доого. Ямар гоё. Хоёр огш өөрөөр эцэгчүүд бас мундаг. За сайн байна огш. Сайн байна уу та? За ажил нь өндөр үү? Сайхан үйлчж байна уу? Сайхан Хэн блэ? Танилцъя. Арин боловсролын байгууллагад одоо ингээ 13 дахь жилдээ
багшилж байгаа багш байна. За. Яг энэ байгууллагатаа судалж байна уу та? Энэ байгууллагад ороод 3 жил болж байна. Оо за за. Дахных уу? Сэлэнгийн баран бүрэн сумих. Хүүхдүүд давгүй юу? Давгүй сайн манай хүүхдүүд өөр өөрийнхөө сонирхлоор одоо үйл ажиллагаагаа хийж байгаа. Зарим нь тоглох дуртай болохоор тоглоод, зарим нь өөрсдөө ингээд өөр өөрийнхөө сонирхлоор юу хиймээр энэ тэрэгээрээ. Аа сая унтаад босцсон. Тий. Өнөө одоо бол хөгжөөн баясах цагаараа тэгээд яг хөгжөөн баясах цаг чинь нөгөө хүүхдүүд хөгжиж тоглох, өөрсдийнхөө сонирхолтой юмыг хийхдэг болохоор өөрсдийнхөө сонирхлоор өөр өөрийнхөө хийгч хүссэн юмудаа хийгсэж байна. За. Хөгжөө баясах цаг гэж байдаг биш үү? Энийг очиж гэртээ хэрэгжүүлээ. Аль өнгөтэй. Оо яг зөв. Ажил ямар юм байгаа те? Чал. За. За ажил нь өндөр үү? Өндөр. Танилцсан хэн блэ? Ууган цэцэг. За. Ихтгэл бүлгийн багш юм. За энэ чи одоо багшлал удаж байна уу та? 6 дахь жилдээ ажиллаж. Оо бас удаж байгаа юм шүү дээ. Ааха. Одоо ер нь ахлах бүлэг дээр л голцоо ажилдгүү бас. Гэхдээ 2 настайгаас 5 настай хүртэл багаас нь ихтгэл рүү нэг анги авч. Тийм үү. Төгсөөд явуулахараас уйлж мэлээ боо юм болох гайгүй. Тэгээ шүү дээ. Багаас нь ингээл өдөө том болцсон болохоор чи санаа. Эдгээр чи буцаж ирнэ нас. За сайн уу? Тавг жаргалаа. Сайн уу? Яасах хөрхийн чи юу хийж байгаа? Би гурван дүрс хийж байна. Гурвалжин дүрс хийж гин үү? Дөрвөлжин дүрс хийж байгаа юм уу? Чи энийг хийж байгаа юм уу? Тийм. Ямар мундаг юм бэ? Тавг жаргал. За юу юм бэ? Ямар цэцэг юм? Маран цэцэг юм уу? Ямар вэ? Чамаа хэн гэдэг? Хөсөн заяа гэдэг юм биш үү? За хөсөн заяа өөрийнхөө гараар хийсэн юм уу? Ямар гоё. Хөсөн заяа одоо хэдтэй юм? 5 настай юм уу? Дараач сургуульд орох юм биш үү? Дэндэнэдэ. Хайртай шүү гэдэг гिचгэн. Тэр хайртай шүү гэдэг гараа гаргасан шүү. Тэгвэл Монгол улсын бас боловсролын бодлого маань сургуулийн өмнөх боловсрол руу маш сайн анхаарч байгаа гэж миний хувьд бол бодож байгаа. Яагаад гэвэл айгүй олон орон тоонууд нэмэгдүүлж өгсөн. Жишээ нь цэцэрлэг болгонд биеийн тамирын багштай болсон. Хоол зүйчтэй, сэтгэл зүйчтэй. Тэгээ боловсролын багш урд нь байгаагүй ерөөсөй байдаггүйсэн. Бүлгийн багш нар өөрсдөө ордог байсан. Тэгээ 2023 онд биеийн тамирын багштай болоод ирэнгүүт бид нар яг оронтой батлагдаад ирэнгүүт мэргэжлийн багшаа авна шүү дээ. Гэтэл тэр багш сургалт явуулах орон зайг нь бид нар ажлын байрыг бэлдэж өгөөгүй мэргэжлийн багш аваад өнөөдөр хүүхдээ бас стандарт бүрэн одоо стандартын биеийн тамирын заалыг барьж чаддгүй маяг энэ орчноо ингээд биеийн тамирын сургалт үйл ажиллагаа явуулах ийм орчин болцогч тогтчулсан. Энэ бол зүгээр яг анханасаа бол ингэж бодлого бүртгэл хийх коридор бий болоод тэрийг болохоор та энэ ер нь ингээ ашиглачий гэж товчулсан юм уу те? Ста хамт олонтойгоо тэгээ манай бас үүсгэн байгуулагч эцэгчүүд маань дэмжлэг үзүүлсэн. Тэгээд бас аймаг өөрийн цэцэрлэгийн төсөвтөр байгаа хичээл практикийн зарлагад зохицох зардлууд дээр байгаа бүх юм одоо хам чимээд аяг болцоотойгоор энэ орчныг өрдүүлсэн. Энэ нас сайн жишээ болоод болно. Дурддагдаад явж байгаа. Танилцээ хэн вэ? Лавдаг. За. Манай ах бүлгийнхаа одоо бид нар зориулаад гимнас хийх гэж юм уу? Дасгал хийж үзүүлэх гэж юм уу? Ваа, ямар мундаг юм бэ. За бүгдээ хамтдаа 24 дэх цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдийн гимнастик хацгаая гэж. Ямар мундаг юм бэ? За бүгд анх ташаад баярлалаа. Ямар мундаг хүүхдүүд ээ манай хүүхдүүч. Сайн уу? Сайн уу? За сайн байна. За ажил өндөр. Өөрийгөө танилцуулна шүү дээ. Намайг Алтан гэлээ өгдөг. Би энэ одоо энэ байгууллагад 16 онд ажиллаж байна. Одоо яг 9 жил 6 сар ажиллаж байна. Одоо ингээ 10 жил. Яг анхны маань стогур яг нэг хэд ер нь ахтагч нэг үү? Одоо 16 онд анх орсон манай 3 багш. 16 багш тий. 16 оны 9 сард орсон. Одоо ингээ 9 жил 6 сар ажиллаж. За танд та нэр 10 жил баярын мэндийг хүргэе. Баярлалаа. Одоо 10 жил сууштай одоо ихтэйгээ хамт өдөрт нэг газараа доктор сурчлагын ажиллана гэдэг бас нэг талдаа маш юм одоо сайн чанар гэж би бол дотроо боддог. Тийм ээ. Сурсан даш. За.
Болор тунгалаг. За хэдийн ажил. За тус цэцэрлэгт 2016 оны 3 сарын 10-нд яг үүсгэн байгуулагдаж байхад орж исэн. Энэ жил 10 дахь жилдээ ажиллаж байна. Яа. Нэг анги дотор 10 жил болсон байна. Багш нар аяар ингэж байжсэн. Одоо манай болроо гişгээд туслах багшаар анх орж агаад тэгээд одоо сургуулийн өмнөх боловсролоор бакалавраар төгсөөд цэцэрлэгтээ багш хийгээд өнгөрсөн жилээс хаваа багш хийж. Таны хувьд нь одоо хамгийн их бахархалтай энэ одоо байгууллагын хамгийн их бахархалтай зүйл нь. За хүүхдийн байгууллага гэдэг бол хүүхдүүд бол худал байдгүй. Бүх юм яг цагаан цаашаа цэвэр ариухан ингээд нандин байдаг. Тэгээ хүүхдийн ертөнцид ингээд хөл тавиад ингээд ажилд орсондоо маш их бахархдаг. Тэгээ мөн хайртай хамт олондоо 10 жилийн баярын мэндийг хүргье. За маш баярлалаа. Харин жоохон ядардгүй гайгүй. Гайгүй. Манай хажаас ингээд ангиараа нийлээд бужигнууд бас чанга гэж. Тэгэл одоо яг энэ багшийн уур ухаан. Эсвэл төвчээр ажлын онцлог ингээд бүгд харагдана. Тэгээ хүүхдүүдтэй ажиллахад ер нь их сайхан байдаг, сайхан нэрхтэй. Ингэж зүүж байгаа. Тэгээ усан удаг баашаар ажиллана. Тий. Атванууд. Ингээ ханцуулч өмсөд. За. 3 настай анги. 3 настай. Бас өгдөө. За ингээд ажиллана. Өмсөрөө минь. Энийг өмсөд үзүүлж. Ингээд ажиллана. За энэ зураг өрөөний төв маань байна. Яа. За гоё юм байна. Цохоор. Сок гिच минь. Ваа. Баг бэ бүлгийн багш Ганжар. Ганжар. За ажил сайн биз дээ багш. Сайн. Баг бүлгийнхэн маань яасан хөөрхөн дүнжин толгойтой хөвгтүүд байна. Өссөн ахуулцгаа. Тийм байна. Сэлэг үргээцсэн. Тэгээд масгийн таарж байгаа болохоор үргээц хөвгтүүд байгаа юм байна тий. За хөвгтүүд аагүй юу? Дэжгүй. Одоо дасаад аюу хөөх хөвөлцөө. Тэр чи одоо сая 9 сард анх удаа цэцэрлэгт орж байгаа хөвгтүүд үстэй тий. Яа. За тэгэл одоо бас сайхан эргэлж байгаа биз. Айлын ихэвд л байгаа л үү дээ энийг үсч чадаа. Да ирэхгүй хөвгтүүд. Тий, да ирэх хөвгтүүд. Сайн байна огш. За, ажил өндөр үү? Ажил өндөр. Миний нэрийг өчиртэй Алтан гэдэг. За. Би нөө боловсролын салбартаа одоо багшийн туслахаар 19 дэх жил ажиллаж байна. Удаж байгаа юм шүү дээ. Энэ байгууллагатаа судаж байна уу та? Удаж та ажилтаа дуртай. За баярлалаа ажилтсан. За. Манай нэгтлэн За сайн яраа. байцгаана уу. За энэ байгууллагын одоо амин сүнс галтгоог нь өрж байгаа хүмүүс юм дээ. За сайн уу та? Ажил өндөр үү? Танайхыг зорж ирлээ. За баярлалаа манайд зорж ирсэн. Зорж ирлээ. Ажил сайн уу та? Иш суучих уу би? Суус өндөр. За. Хамтрагч бэлдсэн байж байгаа. Тийм байна. Ингээд янз бүрийн асуудлууд гарлаа штэ. Тэгээд яг засгаас бол нэмэхэр болоод өнгөрвөө нэммүү. Нэмэхэр болсон шүү дээ. Багш нарын цалин бол нэмэгдэнэ. Нэмэгдэнэ. Нөгөө төрийн үйлчлэгийн ажилчдын цалингийнх нь болохоор тооцоол нь хийгдэг гэсэн. Гэхдээ бас нэмэх байлгүй. Одоо тэгээд тий. Та яг төрийн үйлчлэгэндээ. Тий бид нар болохоор үйлчлэгийн ажилчид гэж явдаг. Тийм байна. Та одоо хэдэн жил ажиллаж байна? Ер нь 33 жил ажиллаж байгаа. Өмнөөс боловсролын салбарт 23 жил ажиллаж байна. Яг цэцэрлэгтэй. Таас хамт олондоо баярын мэдлэгээ дэвшүүлж. Одоо байгууллагатад 10 жилийн ой болж байгаа хамт олондоо бүгдээрэнд нь баярын төргий ийм сайхан хүүхдийн өргөнд ажилладаг. Энд ажилладгаараа бас махдаг байхгүй ч. Ийм сайхан өргөнд тийм ээ. Хүн болгонд тохиолдохгүй хувь заяал гэж бодод. Баярлалаа. За танилцъя. Инх Март. Инх Март. Та одоо чи ямар албаш чинь? Нэрвээ ажиллаж байна. Энд удаж чинь уу та? 9 жил болж байна. Оо, таач бараг л байгууллагаснаас нааш юм биш үү? За, та бас хамт олондоо мэдлэгээ өргөж. За бүгдээрэнд нь 10 жилийн ойн баярын мэндийг хүргээд бүгдээрэнд нь наад жаргал эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье. Баярлаа. Танд ч бас. За, хөгт авах гээд ирсэн. Сайхан үлж чинь үү та? Сайхан үлж чинь үү? Би хотоос ирж хонж явна. За. Тий, танаа тоногод нэвтрүүлээ. Цэцэрлэгийн маань. Анхны 24 цэцэрлэгт одоо манай 2 хүү явдаг. Оо за. Тий. Би одоо аль бүлэгт нь явж байна. Манай одоо бэлтгэл Б бүлэг, багын А бүлэг хоёрт явж байгаа. Тэгээд одоо бяцхан үрсэн маань 2 дахь хэр болсон энэ хүү сайн 24 цэцэрлэгийн нийт багш ажилтаа багш тав хүндээ бас 10 жилийн баярын мэндийг хүргье. Амар гоё зай. Ой, шаано. Юу ушчин би чи. Сайн явж. За хамгийн баг үү. За сайн байна. За ажил өндөр үү? Оо яс. Та өөрөө танилцуулаач. За намайг Оюун шиг гэдэг. Би
Одоо энэ цэцэрлэгтээ 2018 оноос ахуулаад 7 жил ажиллаж байгаа багш байна. Одоо ямар бүлэгтэй байна нэ та? Одоо би урд нь 2 баг бүлэг, биш 2 бэлтгэл бүлэг, 1 баг бүлэгтэй байсан. Тэгээ одоо энэ маань миний 4-р камер байгаа. Боловсролын салбар зүр удаа ажиллаж байна уу та? Тэгээ 7 жил ажиллаж. Яг ерөөсөл төгсөөл яг анх савда дарга дээр ирээд ажлын гараа эхэлж байгаа юм. За. Их сургуулийг төгссөн үү те? Тэгээ би яг Монгол Улсын боловсролын их сургуулийн сургуулийн өмнөх боловсролын сургууль гээд яг цэцэрлэгийн багшиг нөгөө 4 жилээр бэлтгэдэг сургуулийг. Яг тэрийг дөрөв. Тэгээ яг нөгөө конкурсаа өгөөд яг оноогоороо ингээд аваад ороод ирсэн. Сайн байна уу? Ханаа гисгэн юм гэдэг. Хүй. Яаж юм бэ? Аади бүлээч. За энэ удаж чинь уу та? Удаж байна. Би одоо 13 дахь жилээ ажиллаж байна. Оо за боловсролын салбарт уу? Тий. За энэ цэцэрлэгтээ удаж байна. Энд цэцэрлэг 6 жил. 6 жил болж байна тий. Хүүхдүүдтэй ажиллаад яаж ядарч байна уу? Хөөрш. Үгүй юу? Хамгийн хөөрх аж жаргалууд. Ингээл дахин хамгийн гоё. Ингээл. Тий. Атванууд нэр хайр гэж шүү тий. Харин. За ажлын амжилт хүсье. За баярлалаа. Санаачлаа. Баярлалаа. Хөгжмийн анги юм уу? Орчхогшаа. За сайн хөгтөдөө. О сайхан амарлаа. Асгал хийжсэн хөгтөө. За танилцъя гэж юм лээ. За Ган туяа. Манай дуу хөгжмийн багш. Хөгжмийн багш. За ерөнхийдөө бол хөгжим гэдэг бол өөрөө аюул том ойлголт өгдөгтэй. Тэгээ хөгжмөнгөөр хүнийг төсөөлөх, аядуугаар хүнийг төсөөлөх аргагүй байдагтай адилхан хүүхдүүд сургуулийн өмнөх насны хүүхдүүд яг нас сэтгүү онцлогтод тохирсон хөгжмийн сургалтууд бол яг 7 хоногтой цаг буюу 2 цагийн сургалтаар олгогддог байгаа. Тэгээ одоо яг манай хичээл орж байгаа цаг болохоор яг дугуулангийн хүүхдүүд 4 бүлгийн 22 3 хүүхд дугууланд хамрагдаж байна. Тэгээ та бүхэндээ бас ая тоолж үзүүлээ. Сонирхох уу? Ба тийм л та. За багш анхаарал өгдөө. Баярлалаа. Босорогч та. За, буруу. Баярлалаа. Ястаа мундаг хөгтөд биш аа. За амжилттай явж. Баярлалаа. Энэ дашрам байгууллагын хамт олонд нэмэлт хийж байгаа. За ингээд Дахиуд аймгийн Дахин сумын 24-р цэцэрлэг үүсгэн байгуулагдаад 10 дахь жилдээ болж байгаа. Ингээд авдаггүй болох 10 жилийн явуулаад нийт байгууллагын багш ажилчдаа ажлын амжилт хүсье. Та нартай хайртай шүү гэж хэлмээр байна. Бас гавьяа. Манай дарагт бас нөгөө яриандаа дурдсан болоо Дахиуд аймгийн сургуулийн өмнөх боловсролын анхны сургуулийн өмнөх боловсролын яг анхны гавьяа тагш. За дурдаг шүү. Тий, дурдаг ба. Анхных бас аюу онцлогтой. Тий. За маш их баярлалаа. За, баярлалаа. За, сайн байна уу? Хойдоч түрүүн дээр нэг ангид таарад те. Манай одоо цэцэрлэгийн маань хэмлээ. Хулан. За, хэдэн жил ажилласан бэ та? 13 дахь жилдээ ажиллаж. Яг боловсролын салбарт уу? Энэ байгууллагатай бол 2 дахь жилдээ. 2 дахь жилдээ ажиллаж байгаа те. Ангаахад төгссөн үү? Ангаахын коллеж ахтан төгсчихсэн. 23 оноо. Одоо ингээд яг юм ханаа томооны дэгдэлттэй эсвэл бол одоо харшлын үе бүч гэдэг юм ингээд улирлаараа бас юм өвчлөлтийн ондоо байдаг байх те. Энэ дээр нь ер нь тэгэл цаг тухайн бүрд нь одоо урьдчилан сэргийлэх арга хэмжээ аавна. Одоо цэцэрлэгийн хэмжээ одоо ажлынх нь гол үүрэг бол ерөнхийдөө л урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шатаратаагаар авч дараагийн шатны байгууллага руу шилжүүлэх. Тэгээд аль болох нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлаа зохион байгуулах гол үн зөвөрхтэй ажиллаж байгаа. Тэрнтэй ажил бас ачаалтай юу? Ажил гайгүй хастай. Дуртай юм болохоор тийм. Дуртай юм болохоор дуртай юм болохоор хүүхдүүдийн гоё энергид ажиллаж байгаа учраас тэгэл энэ салбартаа амар хайртай ажиллаад байж байна да. Тэмчээ маань өөрөө их тогтой юм байна. Эндээ ингээд одоо үзлэгийн ортой байна тийм. Хүүхдүүдийнхээ одоо 5 дахь эрүүл мэндийг хамгаалах одоо гол объект чинь л шүү дээ. Тэгээ байгууллагын маань
удирдлага айгу мундаг. Тэгээд бидний одоо ирээд бас хүүхдүүдийнхаа сайн сайхны төлөө ийм гол тухтай орчин тийм бүрдүүлээд бидэнд одоо ингээд одоо ажиллах боломж нөхцөлийг айгу сайн хангаж өгдөг. Амжилт хүсье. За баярлалаа. За. Энэ хараа ингээд энэ одоо зай талбайгаа ашиглаад ирсэн байх та одоо хүлээнгээ энэ ингээд одоо коридортой гэрийн даалгавар хийд юм уу чи? За сайн байна багш. За ажил нь өндөр үү? Тийм билээ. Янжин лам. Янжин лам багш. Энэ ер нь яаж байгаа хүмүүс үү? Эцэг их хүлээнгээ ээж аваа хүлээнгээ нөгөө гэрийн даалгаврахад дэвтрийг ингээд ээж аваа хүлээнгээ хийдэг. Тэгээ гэрлүүгээ авч явдаг. Үлгэрээ ярих гэд нэгэндээ үлгэрээ ярьж өгж байгаа. Гэрийн даалгаврын намаа ажиллаж байгаа. За баярлалаа. Баярлалаа. За өөрөө танилцуулаач. За жигжиг зүрэнгийн наран чим гэдэг 10 дахь жилдээ багшилж байгаа. За байна. За ажил төрөл ер нь дагуу сайхан уу? Сайхан. За сайн байна уу? Намайг Бацгийн Цэнгэл сайхан гэдэг. Би манай анги ахлах бэ бүлэг биеийн цэцэрлэгт одоо сэтгчилдээ ажиллаж байна. Сэтгчил үү? Тэг 9 жил ажиллаж байна. Одоо тэг багшийн туслахаар 9 жил ажиллаж байна. Тийм байна. Та хэдэн жил ажиллаж байна? 10 дахь жилдээ. Яа, заврагуул багцсан юм байна. Тийм байна. Анхны 3 одоо үлдсэн 3 өний нэг нь. Тийм байна. Яс хөөхөн юм үзүүлэх гэж байж байгаа юм байна. Манай шинжилдээ найралтаа бэлдээд одоо тэгээд та хэдийгээ зочилж ирсэн болохоор дууныхын дээжээс үргье гэж хэлсэн байгаа шүү. Гоё юм бэ бүр. Мөрийгаад бүр халуулж өглөө бүр. Зүрх хараа бүр зүрх. За баяр үргье. Өдөр алгацшаа. Ямар гоё юм бэ. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Ямар гоё юм бэ? Туулаа хийж байгаа юм уу? Өөрөө сонголтоор юм хийж байна. Чамаа хин дээ? Ямар гоё санаа. Хин гинэ? Мишель юм уу? Мишелийн туулаа хийсэн юм уу? Тий. Туулааг нь харъя да. Туулаа харуул да. Ийшээ харуул да. Мишелийн туулаа ямар гоё юм бэ? Тэр сарна хийсэн охин юм бэ? Тий. Ами Эрдэнэ ямар гоё юм бэ? Я танилцуулалтаа 4 дахь жилдээ ажиллаж байгаа. Ахуул ами уугуул. Уугуул. Яг л ерөөсөө нутагтаа байж байгаа. За зарамжлаа баярын төлөө. Баярлалаа. За танилцсан хэм билээ? Намаа Баатар хүний Монгол гэдэг. Би 24 дугаар зэрэгтээ 3 дахь жилдээ ажиллаж байгаа. Тийм тэгээд 2 жил бол галтгоонд ажилласан. Энэ жилээс туслахаа хийж байгаа. За галтгоонд байж байгаа. Туслах багш болсноо тий. За танай хоол ер нь дарамгүй юу? Амт чанар бол маш сайтай юм. Хүүхдийн амт шимт хижээлтэй хоол өгдөг юм байна. Ер нь бахных уу? Үгүй Улаанбаатар зэрс. Тэгээ энэ байгууллагатаа ороод манай дарга маань биднийгээ гоё дэмжиж тэгээд туслах агшгаажгаар бас үлгийн багшаар сурж байгаа. За давхар сураад явж байгаа юм тийм. Ажиллангаа сураад дахиад хажуугаар нь хоёрын бизнес хийгээд жигнуулж байгаа юм байна дөө. Манай хотынхаа ирээд энэ ч ихтэй жигнуулж. Цэцэрлэгийн маань одоо ингээд хичээл тараад тэр хооронд одоо ингээд ард нь ер нь ингээд багш нар байх хуралддаг уу? Ер нь бол цэцэрлэгийн ерөн сувгийн байгууллагын онцлог л да. Ер нь бол хуралдах шаардлага бол тухайн үед нь гарсан үедээ бол яалтчгүй хуралдах шаардлага гарна. Одоо дамаа энэ хичээлийн жил бол онцлогтой те. Энэ хичээлийн жил 2025 оны 8 сарын 1-ний өдрийн сайдын 404 дугаар жишээл одоо сургуулийн өмнөх боловсрал маань
шинэ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөртөөгөө уялдуулаад бид нар одоо 7 хоногт 1-2 удаа, заримдаа бүр 3 ч удаа сургалт үйл ажиллагааны дараа заавал багш нартайгаа сууж хэлэлцүүлэг хийж хөтөлбөр дээр одоо ажиллаж цаашдынхаа нөгөө нэг сургалт үйл ажиллагаагаа төлөвлөх, хөтөлбөртөөгөө танилцах, нэг нэгэндээ туршлагаа хуваалцах ийм ажлууд бол зайлшгүй гарч байгаа. Яг энэ манай одоо цэцэрлэгийн маань арга зүйч. Арга зүйч. Тэгээд сургуулиар бол юу сургуулийн менежер сургуульчид баг дунд менежер, багын менежер, дундын менежер гэж явдаг шүү дээ. Цэцэрлэгт бол арга зүйч. Та нэр өөрөө танилцуулж байгаа. Хоёул чинь түрүүнээс хойш хамт яваал байгаа мөртлөө танилцаад явуулсан шүү. Харин тий. За намайг Хөрөл Баатрын Сүрэн Орол гэдэг 2012 онд сургуулийн өмнөх боловсролын сургуулийг дүүргэсэн. Дархан уул аймагт 2017 онд шилжиж ирсэн. Одоо Дархан уул аймагта 8 дахь жилдээ амьдарч байна. Тэгээд сургуулийн өмнөх боловсролд 13 дахь жилдээ ажиллаж байна. Багшаа эгээ багшаасаа ингээд арга зүйч хийгээ явж байна. Газруудаас бас ингээд туршлага судлах одоо зорилгоор танаа цэцэрлэг дээр их одоо Орсын одооны улсын Чичмужаас ирсэн гэж байна. Баян зүрх дүүргээс ирсэн гэх. Ер нь тиймэрхүү юмнууд их зохиол байгуулагдах уу? Байгууллагт нь ер нь цэцэр цаанаасаа санал тавина л да. Тий, санал тавиад танаа цэцэрлэгтэй танилцмаар байна. Манай байгууллагч өөрөө дархандаа ер нь манай эрхлэгч манаас нилээ одоо хамт олноо, удирдлага, байгууллага, тогтчлт, сургалт арга зүй бүх талаар нь ингэж манлайлж явдаг. Дархандаа ч гэсэн дархантынхаа цэцэрлэгүүдийг ч гэсэн. Тэгээ бидний хувьд бол цаанаас санал тавингууд одоо хүлээж аваад танилцуулдаг, баг хамт олноороо ажиллаад. Гоё юм. Цэнхэрлэл лекцийг дамжуулаад энд суралцж байгаа бүх хүүхдүүдийнхээ эцэг эхчүүдэд бас 10 жилийн баярын мэндчилгээ дэвшүүлээч. За баярлалаа. Тэглүү яах вэ? За байгууллагын маань энэ жил 10 жилийн явуулж байгаа. 10 жилийн ой хүрээнд хүүхэд, багш, эцэг гэхийн донд бас намраас хойш нэлээдгүй ажил зохион байгуулагдсан. Тэр болгонд эцэг эхчүүд маань дэмжиж бидэндээ урам хайрлаад аягүй сайн оролцсон. Тэгээ ээж аваадаа бас баярлалаа гэж хэлье. Байгууллагын зүгээс бол бусад цэцэрлэгүүдийнхээ дунд бас сайн туршлага үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Тэр үйл ажиллагаа маань маргаашнаас ингээд эхлэх гээд бэлтгэл ажиллаа хангаа байж байна. За ойгоо хөгтөөд хамт олон маань тий нэг сэтгэлээр нэг хүчээр ингээд байгууллагатаа эхийг хийж бүтээж байгаа. Тэгээ байгууллагаа хамт олонд баярын мэнд хүргье. Та нарынхаа хүчээр өдий зэрэгтэй яваа шүү бидэд нь. За баярлалаа. За маш баярлалаа. Манайх хөтлөв. Тэгээд тий. Баярлалаа. Манай эцгийн зүйлийн дараа бас хүүхдээ авах. Оо за сайн байна та. За эцэгчүүд ер нь нэлээд оролцоо сайтай байд юм шиг байна. Ер нь багшнаас нэлээд сонслоо. Ер нь бол одоо энэ хүүхдийг өөрсдөө бид нар хүмүүжүүлнэ гэдэг бол сургууль төр цэцэрлэг талаас ч тэр бас эцэг эх талаас ч тэр харилцаа ойлголцож бид нар бас энэ үр хүүхдийнхээс ирээдүйн талаас анхаарна л да. Тэгээд бас манай сургуулийн цэцэрлэгийн маань удирдлага бол бас биднийг бас сайхан зөв чиглүүлж өгдөг. Бид нар бас хоорондоо харилцаа энэ нийтийнхээ бас ажлыг сайхан дөхөмтөө дэмтэй бас сайхан байлгах гэдэг. Хоёр талаас харилцаа хичээгээс явж лээ. Харин тий. За ажлын амжилт хүсье. Баярлалаа танд. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье. Маш баярлалаа. Одоо эцэгчгээ та гэрлүүн явуулаа. За баярлалаа. Амтлагаад үзэсгэлэн явуулж байна ерөнхийдөө ээж аваад маань энэс аваад одоо ингээд ээж аваад нэг ингэ чөлөөтэй аваад идээд авсан. Ингээд хүүхдүүдээ авах хоорондоо тий. Тэгээ санс сэтгэлээ хэлээд За сайн байна уу? За сайн байна уу? Ажил өндөр сайхан. За би тоогооч отхон гэдгээ энэ цэцэрлэгт ороод хичээлдээ ажиллаж байна. Оо хаа чи баг 10 жилийнхэн ной. Тий одоо бүтэн байсан юм шүү дээ. Тий. Боловсролын байгууллагт одоо 16 хичээлдээ ажиллаж байна. Давгүй өнөөдөр манайх нөгөө уйлрал дотомд нэг 2 хоолоор нэг одоо ундааж үүсэн мөө эсвэл нарийн баавараа ингэж үсгсэн гаргаж эцэгчүүдэд амтлаа хэлэх юм аа. Тэгээд энэ одоо уйлралынх болохоор бид нар 2 дугаар хоолоороо тэгээд ундаа зүшээ гаргаж өгч байгаа. За. Ер нь уйлрал байдаг өөрөө айгүй бас ингэ нарийн стандарт шаарддаг, эрүүл эко байх ёстой. Нэг их тийм одоо юу хариуцлага өндөртэй юм санагдаж шүү дээ. Хариуцлага өндөртэй үлгүй яах вэ бидний ажил чинь ер нь хүн хоолоо зөв хоол идчихвэл тэр хүн
одоо ирүүл байна те. Тийм учраас энэ бид нар хүний нялх хүүхдүүдийг өнөөдөр бяцхан хүүхдүүдэд бол ерөөсөө багаас нь л ирүүл хооллох боддог. Ер нь янз бүрийн амтлагч яг бид нар ерөөсөө зөвхөн давсаар хавдаг. Давс сонгон сармс хийдэг болохоор өөр янз бүрийн амтлагч байхгүй. Нэг нарийн хуурж муурах юм байхгүй хүүхдээ бол. За танилцсан хэм блэ? Насан үгийн Болромаа. За. Энд удаж байна уу энэ байгууллагад ажиллаад? Энэ байгууллагад ажиллаад 3 дахь жилдээ болж байна. Сургууль өмнөх боловсролтой болоод 8 жил. Нийтийн хоол цогоочор болоод 17 дахь жилдээ ажиллаж байна. Хамгийн гол санаа зовдөг юм хоол нь хэрэг. Юу ийдсэн гэлээ тэгдэг шүү дээ. Бас гол асуудаг юм тийм шүү дээ. Өнөөдөр энэ төр миний хүүхд юу ийдсэн гэл. Тэгээ юу сурсан гэхээс илүү юу ийдсэн гэдэг шүү дээ. Тэгэхээр өдөөс эрүүл Монгол хүүхэд өсөхийн төлөө болоод цэцэрлэгээс нь эрүүл хооллоор л хүүхдэд хоолж явах хэрэгтэй байхгүй юу? Тийм. Зөв задал хөвшөд орж эрүүл хоолоор хооллох хэрэгтэй. Бүхэл бүрийн гурил юм бууцыг ингээд өгөхөөр хүүхэд айгүй сайн идэв. За одоо энэ гэхэд зүрхэн бууз гэж байгаа. Энэ болохоор үхрийн зүрхээр хийсэн гүзээний салааттай. Тэгээ дотор нь үхрийн зүрхэл хийсэн өөр мах ороогүй гэсэн үг байхгүй. Дайвар бүтээгдэхүүнийг ингэж ашиглаж байгаа. Бууцаад ургамал бүтээгдэхүүнийг болохоор ингээд бууз ингээд хийж чинь. Энгийн бууцтай гурилдаа баяжуулаа явчихсан тийм. Өдөрлөг таалагдж байна. Таалагдж байна. Ер нь бол одоо энэ манай хүүхдүүд болохоор нөгөө ахлах Б бүлэг сурдаг. Тийм. Тэгээ ер нь бол ингээд өмнө нь ч гэсэн би бас энэ хоолны өдөрлөгт нь оролцоод тийм сэтгэлээ хилээд тэ санал бодлоо хуваалцаа явж байсан. Үнэхээр хөөрхөн өдөр тутам ийм гоё хоол ингээд өгчдөг юм байна. Тэгээ сая бит хоёр ярьж байна. Би гэртээ гүзээний бууз ихээр манай хүүхд идэхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дараа гүзээний цөв ингээд жишээ нь энд байж байгаа байхгүй юу? Тэгэхээр гүзээний цөөнг бол ичтгэл байх нь бит хоёр сая яриа зогсож байлаа тийм. Одоо энэ 24-р цэцэрлэгийн хамт олондоо тий ойн баярын мэнд хүргэе. Үнэхээр бидний хүүхдийн төлөө цаг наргуу зүтгэж ядагт нь маш их баярлалдаг шүү л гэж хэлье да. Эцэг хэлжээс. Тэгэхээр ерөөсөө гэртээ ингээд эрүүл хоолтоо цэцэрлэг дээр ингээд идээд өнжиж байгаа үед нэг тэрийг нэг сардаа нэг удаач гэдэг юм уу тэг гэрүүлүүд бас тийм хөргөрхөн өөрсдөө гэсэн соёлтой байдаг юм байлээ. Яг тэр соёлыг бас олон наст түгээгээсэ гэж бас бодож байна. Бас эцэгчтэй уриалж байна тийм. За би 21-р шилжихэнда амжилтасаа баярлалаа. За маш их баярлалаа. Сайхан хамтдаа чанартай хоол харагч түрүүн ч бас амсч үзлээ. Гоё таалагдлаа. За баярлалаа. Энэ цэцэрлэгт 24-р цэцэрлэгт хүүхдээ сургууль хүмүүжүүлж байгаа бүх эцэг эхчүүдэд дарханчуудад энэ цэцэрлэгтээ одоо хамтран ажилладаг албан байгууллага төр одоо хувийн хвшлийн бүхэл одоо байгууллагуудад бас 10 жилийн баярын мэндийг нэвтрүүлгийнхаа одоо бүх үзэгчдийн өмнөөс өргөн дэвшүүлье. 25 оноо нэг онцлог дүгнэлт байдуулаа гоё. Одоо энэ жилээ тий удахгүй шинэ жилээ хийнэ үстэй бяцааны үстэй. Авлаггүй яах вэ? 25 он бол онцлог жил. Ер нь Монгол Улсын засгийн газар боловсролын яамны бодлогоор бол сургуулийн өмнөх боловсрол гэдэг энэ том өрх айлын сургалтын хөтөлбөр шинжлэгдсэн. Тэгэхээр бид нар шинэ хөтөлбөрийг одоо энэ яг нэгждэр Монгол улс даяар байгаа сургуулийн өмнөх боловсролын бүхэл байгууллагад хэрэгжүүлэх гэж зорж байгаа. Тэр хөтөлбөрийг сайн хэрэгжүүлвэл ирээдүйн хүүхдүүдэд бид нар сайн хүн болгож хүмүүжүүл төлөвшүүлэх бидний үндсэн чиглэл энэ л байгаа. Тэгээ энэ одоо ажлын ард гарах гэж бид нар маш олон цагийг одоо хөтөлбөртөөгөө өөрсдөө танилцж гин, хөтөлбөртөөгөө суралцж гин, сурсан хөтөлбөрөө хүүхдтэд хүргэх гэж цэцэрлэгийнхаа хөтөлбөрийг боловсруулж гин гэд маш хариуцлагатай одоо энэ он жил байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол ер нь манай цэцэрлэг байгуулагдаад 10 жил болно гэдэг бол бас хүүхэд төрөөд 10 нас хүрнэ гэдэг чинь нэлээд бас бие хүн болоод төлөвшсөн ийм он цагийн хугацаанд энэ хамт олонтойгоо бас 10 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж 10 жилд бид нар юу бүтээсэн, юу хийсэн гэдэг юм тайлгнах нэг хэсэнд доо. Тэгээ ийм сайхан он жилийн ажлууд 25 оны 1 сарын 1-ээс л бидний хугацаа ажил эхэлсэн. Бид нар 10 ажил төлөвлөсөн. Тэгээ 10 ажлынхаа хүрээнд одоо ер нь бас ингээд 12 сарын 13-нд ойгоо тэмдэгдэх учраас нэг нэлийн төгсгөлийн шат руугаа ороод төлөвлөсөн бүх ажлуудаа 100% одоо сэтгэл ханамжтай хийгээд ингээд зохион байгуулж байна. Одоо маргааш хэд бид нар Дархан Улаан аймгийн сургуулийн өмнөх боловсролын багш нарын дунд энэ шинэ хөтөлбөрийг одоо хэрэгжүүлж байгаа. Хэл ярианы хичээлийг одоо яаж хүүхдэд төрөх үү гэдэг чиглэлийн 5 чиглэлээр уралдаан зарласан. Одоо сая бид нарыг бас зураг авалтын явцад цэцэрлэгүүд яг материалуудаа авчирж өгöd байгаа. Гой үзүүлэлт харааж өгөх материал байна. Сайн боловсруулсан сургалтын хөтөлбөр байна.
Энгийн бүр хамгийн энгийн чигээд сайн одоо үлгэрч багшийг шалгаруулна гэд ийм онцлог ажлууд маань ингээд төлөвлөгдөд явж байна. Тэгээ энэ сайхан он цаг хугацаанд маань одоо бас танаа нэвтрүүлэгт хүсэл тавиад тэгээ та нар бас хөтөлбөртөө оруулаад манай цэцэрлэгийн ингээд сайхан нэвтрүүлгийг бэлдэж өгсөнд бас хамт олонныхоо өмнөөс 25 дугаар телевизийнхаа хамт олонд болон танаа тооны нэвтрүүлгийнхаа хамт олоноос чин сэтгэлээсээ баярлж байгаагаа бас хэлэхэд таатай байна. Гүр шигтгэл шиг сайхан хоёр залуу сууч. Ер нь бол 3 эрэгтэйтэй гэвүүдээ те. Энийг 3 ээлжийн жижүүр манаач нартай. Манай биеийн тамирын багшаас эрэхтэй. За Ахмад сайхан өөрийгөө танилцуулаад энэ олон бүсгүүчүүд байгаа бас нэг эр хүн байна. Бас нэг хамт олонтоо 10 жилийн баярын мэнд төвшүүлээч. За миний нэр Дашраудан генерал гэдэг. Дундгой аймгийн цааряат. За ингээд Дархан аймгийнхаа Дархан сумын сургуулийн боловсролын тэргүүний гавьяат ажилтны сувдан жим гэж энэ сайхан захиралтай юм хамт олонтой ажиллаад 2 жил гарны нүүрүүдсэн байна. За тэгээ энэ хугацаанд 10 жилийн баярын мэндийг дэвшүүлээ хамт олон багш дүүнэр та дандаа миний дүүнэр. Тэгээд би ингээд жижүүр манаач өрг гүйцэтгэх тийм юм байна да. Одоо шинэ жил хийзээ. Манайх 12 сарын 13-нд 10 жилийн ойгоо тэмдэглэнэ. Ой дээр шинэ жилээ тэмдэглэнэ гэд. Бас тэгин давхандаа. Бас ой арга хэмжээ болохоос гадна бас тухайн энэ 25 оны ажил амжилтаараа бас хамт олон хөшөөчлсөн бас ажилтаа шалгаруулна. Жил болгон болдог тий хөдөлмөрийн аваргуудаа шалгаруулна гэд. Олон ажлууд байна. Сайхан ч газар амьдардаг, сайхан ч хамт олон юм байна. Та бүхтээрээ маш их бахархаж байна. Тэгээд одоо би бол захирал багших руугаа явна тийм ээ. Тэгээд тэндээ очиод бас нэвтрүүлгээ үргэлжлүүлнэ. Тэгээд танай хамт олонд дахин одоо ойн баярын мэндийг бүх үзэгчдийнхээ өмнөөс өргөн төвшлээ. Маш их баярлалаа. Манай ахаа алдар юм бэлээ. Мегмөрсөр. Оо за. За сайхан үлдэж байна уу та? Сайхан үлдэж байна. Сайхан. За мегахан нутаг ус. Би ер нь бол их олон нутагтай. За. Улаанбаатар хот 1-р төрхтөрсөн. За. Сэлэнгэ аймагт бол одоо хүүхэд нас маань өнгөрсөн 10 жилийн сургууль. За. За ингээд дарханд бол одоо хоёлаа 85 оноос хойш дархны үндсэн иргэн баг болж байна да ахмадуудын тоонд орох. Тийм. Өргөж авч намайг хүн болгож одоо өдөө зэрэгт явуулж байгаа аавын маань нутаг бол Булган аймгийн Хангалсуу. Тэгээ хүн одоо нутаг саана гэхээр Булганыхаа гэхүү Төв аймгийн гэхүү хотоо гэхүү Дахна Сэлэнгийн болохоор өчмөргийгээ чи Дахных гэлээгээд ингээд тэгээд би яг азтай улаан ээжтэй олон нутагтай нэг юм Монгол сайхан байна. Тэ. Ахагч хоёр маань ер нь хаана танилцсан юм бэ? Ер нь хоёлаа Сэлэнгийнх штэ. Сэлэнгийн 10 жил дээдлийн анги. За. 10 жилийн доотлын анги нь хоёлаа 80 онд 81 онд Сэлэнгийн 10 жил төгссөн. Гэ бом цэндийн нэрнжд 10 жил гээд төв дээр юм уу те? Төв дээр тийм. За. Тэгээ хоёлаа сургууль төгсөөд манай хүн чинь тэр үед чи одоо Монгол Улсын их сургуулийн харьяа политехникийн дээд сургууль гээд тэгж байсан. Одоогор шүтэн шин да. Тийм байна. Тэнд инженер эдийн засгийн анги төгссөн манай нөхөр бол. Би болохоор Монгол Улсын их сургуулийн Монгол хэл уран зохиолын анги төгсөөд тэгээ хоёлаа дарханд хоёлаа тэр үед чи одоо социализмыг томилогдож ирнэ шүү дээ. Тэгээ хоёлаа энд томилогдож ирээд тэгэл хоёлаа энд танилцаад амьдрал маань эндээс эхлээд тэгээ одоо хоёлаа 40 жил хоёлаа хамтдаа ингээм амьдарч байна. Тэгэхээр чи бүр 10 жилдээ ч цуг байгаад байсан байгаа. Их сургуулаад байхдаа ч дотор байранд цуг байгаадсан огт мэдэхгүй. Ер нь бол мэдтгий. Ер нь бол зүс мэд. Яг айгүй тийм анзаарахгүй шүү дээ зүгээр. Чи яав нь бол бас судагч яг Сэлэнг нутгийн хүмүүс үү те? Миний ээж аваа чи Сэлэнг аймгийн Хушаат сумын уугуулууд. Бас яг нэг нутаг гол усны улсууд. Ер нь Сэлэнгэд бол бас миний ээж аваа чи сайхан алдартай улсууд дөө. Усан даваг центрэн гэхэр Сэлэнг нутгийнхэн мэднэ. Сэлэнг аймгийн театрчсан клуб гэдэг анхны театрын Юндан Насламагийн дүр тоглож ирсэн миний ээж аваа. Тэгээд тэр нутгийн тэр үеийн улсууд бол энэ централ усан даваг хоёр дүрдээ итгээд ингээд
гэр бүл олцсон гэдэг. Бас найз нөхд нь тэгж явуулдаг. Тийм, шоглож хэлдэг байсан гэдэг. Манай хадмаач чинь цэргийн ансамблд биш юм билээ. Цэрэгт очиод. Тэгээ одоо давг намдалгоо тэр хоёр хоолой тавиулна гэж тэр үед хоошоо явах бол сургуульд. Тэгэхээр зэрэг манай хадмаа яваагүй юм билээ. Цэнт сүрэн гэдэг хүнтэйгээ суух гээд. Гэр бүлээ сонгоод. Тэгээд гэр бүлээ сонгоод татгалцсан. Тэгээд энэ хүмүүс гарсан баг шүү дээ. Тийм байх нь. Та одоо эцгийнхээс хэдүүлээ? 5 охин. За хөө. 5 охины би дундах нь. Тэр зурган дээр байна. За дараа нь энэ явуулсан. Би айлын дунд охин. Тэг яг одоо цагийн саатлаар миний дээдлийн ихч маань бас Тэнгэрийн оронд явсан. Одоо дөрвөлээ ингээд 3 нь энд амьдардаг. Нэг дүү маань хотод байгаа. Ижээ хоёроо одоо тавлаа бүр алган дээр инхрийлж бөөцөлж байгаа. Тэгээд хоёлаа бас тэр хоёлаа хөшөвчин одоо тэгээд хоёлаа сайхан 80 гараад миний ижээ аваа. Миний ээж аваа насаараа төрд ажилласан. Хамгийн сүүлд ээж аваа хоёр маань алтан хөрмийн хийгээд бид нэр ээж аваа хоёроо 60 жил хамт амьдраад 60 жил хамт амьдрахаар нэр алтан хөрмийн хийдэг юм билээ. Тэгээд бүр Монгол улсын гэрлэх ёслолын ордонд албан ёсоор ээж хоёроо алтан хөрмийг хийгээд хүүхдүүдээ 5 охиныг 5 хүү шиг хүмүүжүүлсэн гэж манай найзууд ярьдаг. Их таач. Тий. Одоо хүүгэн мөртлөө 5 хүүтэй юм шиг л огцоодоо хүмүүжүүлсэн гэдэг шүү дээ. Манай ээж бол бүр одоо жинхэнэ уран цэнцэрэн гэдэг байсан. Шилэнгийнхээ. Миний өсгсөн ээж ч гэсэн ахуй үйлчлэгэнд бас эсвэрч уран хүн байсан л да. Тэгээ уран цэнцэрэн, нарийн цэнцэр их гойлог сайхан биетэй. Тэр одоо чимэт цайгааг харна гэдэг шиг цэнцэрэн кари гэж сэлэнгэд хүмүүс очдөг байсан гэлээ. Сайхан хүн байж. Үнэхээр сайхан хүн байсан гэж. Би яг энэ адмаа магтаад яриад байгаа л учир нь бол яг би эцэст нь хэлэхэд бол ийм сайн ээж аав хоёр байсан учраас энэ айлын гэрийн тэр нэг онцлогтой хүмүүжил байсан учраас миний хань одоо би бусдын бас бүгдийг хэлдэг бас ихгүй. Би ханыг мэддгийн хувьд хэлэхэд бол ингэж сайн өсгөж хүмүүжүүлсэн учраас улсад чирэгтэй хүний төлөө сэтгэлтэй хүн Монголд бий болж тэгээд дархны энэ олон сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүд ирээдүйн Монгол хүүхдийг л одоо бэлдэж байгаа энэ их хувь нэмэртэл гар бие оролцож байгаа. Би тэрүүгээр нь энэ цаавараа тэр ээж аавынх нь уламжлалтай юм. Бас ботын юм. Ээж аавынх нь өмнөх ээж аав нь өндөр эмээ одоо өндөр өвгүүд нь бол баруун бүрэнгийн тэр амар эсгэлэнгийн хийд шавлан сууж исэн улсууд. Тэгэхээр уг яснаасаа ийм одоо энэрэнгүй нэгүүлсэн үйлдэлтэй хүмүүс учраас л энэ хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулдаг баг. Энд бол тийм дуртай одоо сэтгэл зүрхтэй хүн л ажиллах гэхээс хэцүү. Энэ бол үнэхээр сэтгэлтэй л хүмүүс л хийдэг ажил. Яг үнэ шүү. Би боддог. Намайг одоо ажил төрөл Албан хаан байна та. За одоо яг нэг Улаанбаатараас нэг төсөл хэрэгжүүлж байгаа компани залуучууд намайг бас яагаад санал тавиад тэгээ удахгүй энд нэг сайхан үйлдвэр нэгдэж одоо Монгол даяар бас сайхан болох байхаа л гэж бодож байна. Хүүхдүүд нь одоо ер нь хавар байна уу, хот хүрээнд байна уу? Хотод. Хотод уу? Хотод. Одоо энд бол ингээд хоёулаа. Хоёулаа л. Тэр ганц хүүтэй. За. Аз гэдэг юм гэсэн нэг гэдэг юм гисэ. Ер нь нэг 45% цогтөг байсан ш зүрх нь. Яа, их удаан хэцүү. Их баг цогт. Бид ч 7 жил эмнэлэгт үзүүлж явж хамгийн сүүлд нь ардын эмч баасан жоо маань за одоо бид одоо Монголд эмчилж чадхаа байлаа гэсэн. Маш хүнд цогт болсон. Тэгээд найзууд нөхдөө тамт олон дархны намын байгуул, дархны боловсролын байгууллага маш их харж үзсэн. Олон хүний хандуудын босоод тэгээд Тайланд явсан. Хэдэн хоног нэ? 14 хонд. Тэгээд бидүүд 14 хоног эмчлүүлчихэд зайлшгүй наашаа авруугаа би энэ муу очиж яарад исэн чинь тэр гадаад эмчнэр ойлгодог юм билээ. Тэгээд бидүүд ирсэн ирээл яг буян тухайдаг онгоцны эргэлдээл нэг утас орж ирдэг шүү дээ. Тэгсэн чинь нөгөө өнгөрчлөөл гэл надад нэрч ирсэн. Энэ чинь хэлж болохгүй айх тэр юм ууж яваа. Тэгээ нөгөө дүүтэйгээр ордог шүү дээ. Хүн бууж ирээ. Тэгээд эн чинь аавдаа юм ахгүй нэрэд идэх. Би зогсоо дуурч чаддаг. Хэлж чад. Хэлвэл эн чинь унцдаг байхгүй. Унчин. Тэгээд яаж хэлэх үү мэдэхгүй. Тэгээд яваалсан. Нэг арх авсан энэ ахуул гэсэн аваал гэсэн. Би бодвол хайртай охиных өмнөөс л хамгийн минь л үрсэн байх л гэж би боддгийг. Өөрт нь их ярьдгумаа би. Өнөөдөр сэтгэл хөдлөлөө танарч ярьчлаа. Тэгээ ухаантай хүн гэдэг бол тийм байт юм байна л гэж би бодсон шүү дээ. Энэ олон
хүүхдийн төлөө явж исэн буян нэрсэн баг. Дархны арт түмэн тэр чигээр хөдөлсөн. Хандуу цугласан маш их өгсөн. Тэр үгээр нь бит хоёр ямар ч байсан тэр $45,000 авч яваад тэгээд сайхан болоод ирсэн. Одоо бол зүрх гэж ярихгүй. Тэгээд дараа нь ирээд яг хүү маань бас бурхан тэнгэр бит хоёрыг харсан баг. Хоёр ихэр хүү заяасан. Ач хүү маань тэрийгээ сонсоод зүрхээ мартаад эмчилгээ зохиод одоо ингээд одоо бол дэжгүй ингээд тундаагүй. Гэхдээ ер нь бол одоо энэ хяналт мэлтэнд бол бас байх. Байнга байна. Үгүй байнга л орж үзүүлж тий. Уурлуулж болохгүй. Хүүхдийн буян гэж тэгээ бас ихтэй. Хүүхдийн байгууллагын буян маш их сайхан. Зөв энергитэй газар юм байна. Сургуулийн өмнөх боловсролтой холбогдсон л гэж боддог шүү. Бид нар улсад Дархан уул аймаг сүүлийн 3 жил нэгдүгээр харилцаж байгаа шүү дээ. Оо за. Тийм маш амжилттай сайн ажилладаг. Одоо тийм боловсролын газрын бодлого тэгээд аймаг орон нутгийн удирдлагууд маань бас сургуулийн өмнөх боловсролоо маш сайн анхаардаг. Энэ хамгаалалын сайдын үед хамгийн сайн цэцэрлэг сургууль гэж гэрте ойрхонд сургууль цэцэрлэг гэж яг үнэн багхгүй. Тэгээд одоо баг нэг хорооллын хажууд л нэг цэцэрлэгийг ингэж ажиллах болов тийм. Сайхан. Ингээл яаж игээл ажил руу яриа орчод байгаа. Эний хамт бол ер нь их ажил. Айгуу гоё. Хамтлаг нэг тийм одоо нэг айгуу гоё. Сэргээрүүл юу гэдэг нэг ийм гоё нэг коллективтэй хамт олон яг тийм байдаг. Гэртэйг танилцах хоёлаа. Та танилцуулах уу? Тэг. Нэг яг танилцуулах юм уу? Хамаагүй яг. Өөрөөр. За тэгээ тэгвэл нэг ах тэр. Хоёул жоох юм ярьсан чи одоо нэг ах тэр жоох юм тий. За тэгш. За хоёул ингээд сайхан хомроос эхлэе тий. За тэгье. За энэ яг хоо бит хоёр нэг айхтар бурхан шүтээ ингээд бүр айхтар төгс одоо шүтээд байх юм гүйч гисэн. Ээж аваас маань өөрсдөө ингээд уламжилсан юм байна. Энэ харагдж байгаа энэ нэг юутай бурхан болвол шар нь бол манай ээж аваа өөрсдөө шүтдэг шээ. За ингээд би бол энэ нөгөө 17 дугаар ялгсан утгт миний багш юм. Оо. Энэ жилийн цагаан сар уу? Тий. Энэ жилийн цагаан сарын битүүний өдөр манай хань минь Монгол улсын гавьяа тогш болсон. Тэгтээ Дархан сэлийг хойд үсийн орон цэцэрлэгийн эрхлэгч нараас анх удаа Монгол улсын гавьяа төрсөн. Тэгээд тэр бэлэг сайн өдөр тохиож бас магнаа хагартал баярлсан. Намайг ч олон баярлуулж байгаа юм. Энэ бол би төрийн гавьяаны улаан төвийн одоо ахуулж ялаа. Манай чинь боловсролын тэргүүний ажилтан, төрийн албаны тэргүүний ажилтан. Бас сөвдөө бол байхгүй бол. Сөвдөө бол одоо бас л хүн болгож одоо миний овг Пэрнлээ гэдэг. Аха. Сэлэнг аймгийн боловсруулах комбинат олон жил үйлдвэрчний оронд орох хийсэн. Монголын анхны цаасны инженер хятад бэлтгэгдсэн кадр юм байна. Тэр Сэлэнгийн боловсруулах үйлдвэрч анх тийм цаасны үйлдвэр биш. Цаасны үйлдвэр хятадтай харьцаа муудангууд хятадын цаасны үйлдвэрийг хот зохиод оронд нь Оросын боловсруулах үйлдвэр байх болсон. Байгуулсан түүхтэй тасаараа ажилласан. Миний ээж Пагам гэдэг хүн тэр бол ахуй өсдгөөний комбинат эсвүрч ойдолч уран Пагам гэдэг нэртэй хүн байсан. За тэр дор нь байж байгаа нь бол энэ миний сая яриад магтаад байгаа миний хадам Лусан дав гэдэг хүн. Намжлын Лусан дав гэдэг хүн. Баруун бүрэн энэ Хушаатын харьяатай хүн. Тэр нарийн цэнцэрэн гэдэг хүн. Энэ хоёр маань бол хамгийн сүүлд ахуулсан зураг байгаа юм. Амьд цэрүүндийн. Тэгээд тэр 33 толгой одоо анхны театр Сэлэнг аймагч Алтан болгот байсан юм билээ. Зөв. Тэгээ тэр чаталсан клубт хоёр хүүхэд залуу хүүхдүүд юунд наслогийн орол тоглож жоод ингээд суусан түүхтэй. Тэр болохоор манай хань одоо эгчтэйгээ хоёр дүүтэйгээ байчихна. Энэ миний хоёр ихэр хүүгээ араас ирсэн бурхан охин. Эмээгээ дуурайсан айхтар амт. Одоо манайхыг ганц баддаг хүн дээ. Тэг одоо оройн дээд байгаа шүү дээ. Энэ болохоор манай ээж аавын залуугийн зураг байна. Энэ миний төрсөн ээж аав хоёр. Энэ хүн бол малын эмч байсан. Молом гэдэг хүн. Одон медалуудын болон байна да. Та гэрэл наслаа. Энэ юунаас нэхлээ тий. За энэ ингээд манай ханы юмнууд байна тий. Энэ манай аав Пэрлэ гэдэг хүн 1945 оны чөлөөлөлтөнд Жихэ хотыг чөлөөлөхөд оролцож байсан. Ахмад цолтой оролцож байсан. Тэрний одоо медаль нь гадна нь баг. Ямар гоё зэв медалууд байна. Энэ одоо бүр яг өргөрөл байж байгаа. Тий. Энэ бид ялуу малуу нөгөө бид ялуу байна. Энэ одоо юу гэдэг нэртэй? Нөгөө нэг цагаан морь одоо юу гэдгийг тэр энэ одоо хүндэт медаль гэнэ хөдөлмөрийн хүндэт медаль дээр үеийнх нь. Тийм байна. Энэ хүний сонин тийм суулт. Энэ алтан гацыг ингээд авчдаг юм аа. Хаваа гаргаад одоо нөгөө ингэр цуулна гэдэг үг бол эндээс улбаатай. Бүр нөхөлж боодог байсан юм шүү дээ. Тэгээд энэнийхээ ард талд ийм юутай.
Энэ үсэг байгаа ч. Оо тийм биш те. Энэ хараа юу гэж байна? Юу гэж байна? Юмнууд нь байна да. Улсын гав ятгах шин. Тэнд ингээл сайхан гэрэлтэл байж байна. Энэ одоо бас их том шагнал шүү дээ. Хөдөлмөрийн гавьяанд улаан тугийн явуулдаг чинь. Алтан гац. Боловсролын дэргүүний ажилтан. Манай хүн чинь депутат байлаа. За. Дэх нь депутатын дэмдэг явж тийм байна. Найрамдын дарханд ажилласны бахархал юм да тий. Тийм дээ. Эрчим хүчинд ажилласан эрчим хүчний тэргүүний ажилтан. Хөдөө аж ахуйд ажилласан хүнсний үйлдвэртээс хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан 4 салбарын тэргүүний. За. Та ч гэсэн олон салбар тэргүү юм. За хүү хоёр их хэрэгтэйгээ байна. Энэ одоо бурхнаас өгсөн хишиг гэдэл хайрлаа. Одоо 5 дугаар анги. Энэ бол аавхаа бас мэрэгжлийн хөвсөн гадаад тоддаг аль хэдийн эсвэгч байд ажиллаж исэн. Яг хэцүү юм байна гэд бодоод хүүхдэд ижигсэн. Манай би ануудаар дизайнер за баярлаг байшингийн дотоод зохион байгуулалт хийдэг энэ раман буддаг тийм хүү. Тэр том хүү тулга дэлгөөний тулга дэлгөөний түшиг хоёр их рүү хармаа хүжиж сурна. Шинэ Монгол сургууль бас танхил жижиг охин дэлгөөний танхил гэж. Бид гурав нэлээд залуухан. Ах нь нэлээ. Тэр хойд хил бэлдээгүүр мандаж явсан юм шиг байна. Тийм шиг байлаа тэр тий. Ихэсээ тавуулаа гэдэг байгаа. Ээж нь дандаа тэгж ярьдаг байсан. Миний охин бол гарын 5 хуурны дундах юм аа гэж. Тэгэхээр утгатай хэлдэг байж гэж би одоо л тайлж ойлгож байгаа. Миний хүү бусдаас өндөр шүү гэж хэлсэн байна. Миний хүү бусдынхаа дунд нь байдаг шүү. Холбож явна шүү гэсэн санаа ээж нь баян хэлдэг байж. Би одоо нэг ганц хүү гаргасан. Тэгээ миний дутуу гүйцээгээд хоёр хамгийн анхны ач маань хоёр ихэр гараад. Тэгээ одоо хөөхөө ач охинтой өнөр өтгөө. Өсөөд л үржээд л амьдэрч байна. Өглөө сайхан дүүс гоё халуун хайлмаг хийж. Энэ гоё та багроо мэдэн штэ. Мэдлгүй байх. Багроо мэдчихгүй юм гэж. Баян гэнэ. Баян хэрэгэлдэг. За ямар гоё те. За энд би ч одоо баграагоор их баян явдаг хүн штэ. За одоо ингээд мөөгтөл очоо байна. Захан гаргад тавина. Энэ юу вэ? Алаг салаад байна. За энэ юу вэ? Энэ бас энэ байцааны салаад. Тийм бэ, нэг нь байцаа. Энэ алаг салаад. Тийм бэ, мөөгтөл очоо. Тийм байна. За энэ тосыг бас та хэрэгэлдэг үү? Энэ цагаан бодооны тос гэдэг. Энэ бас их гоё штэ. Сунаа тий. За энэ өргөс тэмх байна. Энэ юу вэ шүү? Хүрэн манжингийн өөш байна. Энэ юу вэ? Дум байна. За энэ салаад нэвтрүүлэг хийгээ дээр нь бас ингээд дэлгэсэлт өгөөд. Бид нар чи одоо ер нь тэгээд одоо ямарваа нэг юм чи бас нэг юм дэмжигч байгууллага, эвентдэгч байгууллагагүйгээр бас цаашаа хөтлөх бас хэрэгтэй шүү дээ. Олонний тус тэм гэдэг чинь бас тийм их одоо хэрэгтэй байдаг зүйл. Тэгээд одоо Багро брэнд маань танаа тооны нэвтрүүлэгтээ бас байнгын хамтран ажилладаг. Тэгээд олон сайхан айлууд би ч бас өгөхөд нүр бардам байдаг. Яг ингээ Монгол сайхан хөрс ногоонд одоо танаа сэлэнг мэлэнг тийм ээ одоо яг жинхэнэ одоо ургацсан газар байгаа шүү. Манай энэ одоо дархны жимс ногоо орхон сангийн аж ахуй гэдгээс чинь. Тийм шүү дээ. Одоо энэ Монголын үйлдвэрлэгч компаниуд чинь газар дээр нэрээд авдаг шүү. Тэгэхээр яг цэвэр их орныхоо хөрсөн тарьж ургуулсан одоо экологийн цэвэр бүтээгдэхүүнээр одоо үйлдвэрлэдэг энэ сайхан хүнсний бүтээгдэхүүнээ би ингээд айлынхаа ширээн дээр өр тавих аюул дуртай. За эдгээр ингээд сайхан. Баярлалаа. Хоолтойгоо холиод амтархан зооглоорой. Зарим дээж нь маргааш хамт олонтойгоо очиж өдрийн цаг нэ. За. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Монголын их хамаамгалан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үйлдвэр бүтээгч их хаан Чингис Улиго. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээв. Их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро.
хоолоо бараг дахиад хоол. Цэцэрлэг дээр бид хэд ч бас хоол идэхгүй юу? Амтлагааных нь хоолноос би бас зөндөө идлээ. Бид нар ч нөгөө эцэг эхчүүдэд амтлагаа хийж нэгээд. Тийм баг нэг ингээд 3 сар болоод нэг тухайн 3 сард хийсэн хоолоо эцэгтэй амтлууд гээ. Тийм байна. Тэр ажил маань зохион амтлагаанаас нэлээд чиглэлээ. Бас ирээд ч хоол унд идсэн чи одоо ахиад хоол унд гэсэн чи одоо яана гэж бодлоо. За одоо нийтэн дээ тийм ээ. За эдээ эзнээ танихгүй гэд Вагрогийнхан гоё. За. Бас хачрыг замлаад орчинд тавьчлаа. За сайхан хооллоо гэж. За сайхан хооллоо. Шөлтөө хоолтой бууцтай. Сайхан идэхэн байна. Эдэж гоё шүү дээ. Манай ийм гон ногоос тарилэг ус ашиглаа. Тийм үү. Үгүй хэднэ. Онц тэгээд одоо нөгөө ханаа зөв сонгоно гэдэг амьдралынхаа одоо хэдэн хувийг бас чухал. Тий. Бас чухал. Шийдчихдэг гэж одоо эртний одоо хүмүүс ярьдаг. Тэр ер нь үнэн биз? Маш үнэн. Энэ би залуу байхад бас ингээд аав ээж маань тийм хэлээл. За ханаа зөв сонгоно шүү. Манай хүүхдээ ч одоо 3 настай эрэгтэй хүүхдээ ч 3 наст ус авна шүү дээ. Дөлгөөний усыг авахд манай хатан маань хэлчихсэн. Ингээд үгнүү захиас захихта 3 дугаарт нь за миний хүү том болно одоо ханаа зөв сонгох хэрэгтэй гэхэд нь би залуу хүүхэд энэ өгөөд юу яриад ханаа манаа 3 настай хүүхдээ юм гэсэн чинь одоо би тэр бичлэгийг хүүдээ үзүүлдэг. Тэгээд манай хүү ханаа зөв сонгосон бах. Тэр өвөөгийн ч үг миний ч үг. Тэгэхээр Монгол эр хүн болго. Ер нь Монгол эр хүн ч гэлтгүй эр хүн болгол ер нь ханаа л их зөв сонгох нь чухал. Тэр мэрэгжил боловсрал тэр бол хоёрдугаар юм байна л гэж би бол одоо ойлгодог. Ханаа зөв сонгох юм бол өөрөө сайхан ажил хийж болно. Хань бүх юмар нь хангана гэсэн. Өөрөө эрүүл мэндээр бол эр хүн маш сайн явна. Эр хүн ч хангад дуустай. Хөрөн даар нь хоол ундаа тааруулахгүй. Энэ ханчил байж ижил хоол унд юм тааруулна, идэж уух юм тааруулна, халамжлна, хүй хай гин залж. Хүний нэг юм хань зөв сонгоно гэдэг хүн ер нь их сайхан зүйлийн бас нэг тод илрэл байна да. Манай ахч хоёр дүүн дотор бодож суулаа. Баярлалаа. Тэгээд дүүний гарынхаа бэлгийг бас ахтаа гардуулнаа. Манай нэвтрүүлгийн ивент дээр 5 нүдэн маань одоо хамтран ажилладаг. Тэгээд 5 нүдэнгийнхаа одоо гарын бэлгийг би гардуулах үүрэгтэй. Манай 5 нүдэнгийнхэн маань одоо өвөөс өв бүтээдэг юм сайхан хамт олон байдгийг. Одоо яг цэвэр Монгол уламжлалынхаа одоо тэр хэв шинжийг агуулсан бүтээгдэхүүнүүдийг орчин үеийн технологитой хослуулан гаргаж одоо монголчуудын төдийгүй дэлхийд дахинд одоо танигдсан юм брендийг бий болгосон юм гайхалтай хамт олон байдгийг. Тэгээд өлсөн үржихийн бэлэгдэл 5 нүдэн хийгээр чимгэлсэн. Одоо дээшээ харсан сав гэдэг үргэлж сайхан эдэн ундаагаар элбэг байхын одоо ёроолыг бэлэгдэж ахтаа басан 5 нүднийхаа. За. Маш их баярлалаа. Сайхан бэлгэлтэй. Одоо монгол хүн болгоны л дээдлж явдаг. Сайхан эд. Сайхан шүү. За тэгээд төсөн мөрж болтугай гэж. Хоёр ихэр одоо ачтай бас энийг гардуулдаг хөрөө за яхаа энэ зөв зүй гэдэг брэнд байна. Энэ зөв зүй гэдэг Монгол одоо зургийн аргаар бүтсэн тумбаашин гоё эвлүүлдэг пазл байгаа. Тэгээд хүүхдүүд сайхан эвлүүлээ жазлаа тавьчих юм бол гэрт бас их сайхан байдаг. Тэгээд одоо ийм бэлэгдэл тийм ээ. Эвтэл байвал бид бүхэн одоо тэгэл юу ч хийж чад бүтээж чадах юм ард юм уучраас. Тэгээд сайхан бэлэгдэлтэй. Зөв зүйтэй байгаарэ. За их баярлалаа. Зөв брэндээ гардуулах гэж байна шүү. Ингээ хамтраад сайхан эвлүүлээ жазлаа төлгөөрэй. Дараа ирэхэд чинь гоё газар байрлуулсан байх болно. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч 5 нүдэн брэнд, зөв брэнд, Багро брэндүүдтэй маш их баярлалаа. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Их ажилтаа явж байна. Оройч их орой болсон байна. Олон цаг ажиллаж. Тэгэхээр одоо хэдүүлээ
амархан өглөө ирчин та нар бас ажил төрөлтэй байна. Бид нар одоо өглөө эртэх шиг одоо цэцэрлэгийн маань ажил угаас маргааш ажлын өдөр болохоор эртэх эхлэх юм байна. Бид нар шууд баг өглөөний 6 24 дугаар цэцэрлэг дээрээсээ очиж эхлүүлээд зорж ирсэн газрынхаа хамт олонтой баярлалаа гэж хэлээд тэндээсээ хотын зүг мордё гэсэн бодолтой байна. За. Сайхан ярь цулааныг яхаа. Баярлалаа. Тий, яриа суугаад ахаас. Тийм ээ. Яриа тайп нийлээд. Баярлалаа. Сайхан боолох биш. Одоо ингээд сайхан амарцгаа хийлээ. За. Нарны гэрэл гэлэлцэн гиген цонхнууд сайн байна уу? Ихрийн хараарын Сайхан амар уу? Сайхан амар уу гэж. Ихтэй сайхан. Агаар ус чай болохоор зохиулаад нам утсан байна. За бид хоёр чи өглөө эрт босоод яг нэг хүмүүс ажил дээр очиж жоод өглөөнийхөө цаймаг уугаад тэндээ өглөөгийнхөө зургийг авъя гэдэг. Өвтөр чи гэрт сайн нэг хахтар хүндрүүлэлгүй зураг авлаа. Шууд наашаа гарчлаа. Тэгээ эцэг эхчүүд маань өглөө нөгөө чин 7:30 гэж бужигчтэй юм шүү дээ. Тэгээ ер нь эхний хөхөд. Тэгэл бужигсаар байгаад 8:30 гээл арай шингэрэл 9 алтайгааг болчихсон юм. Тэгэх үед нь одоо яг цайгаа уух гэж сууж байна. Тэгээд одоо цайгаа ууж өглөө жоохоо ярилцчаад тэгээ бид ч одоо доторгоо хөдлөндөө. За өглөөний ажил ер нь их үү? Таач түрүүнээс хойш нөгөө баахан тамга зураал тий. Нөгөө шинэ сар эхэлж байгаа болохоор сарын мэдээ. Санхүүтэй холбоотой ажлыг сар болгоны эхний 2-ны дотор байдаг. Тийм учраас сая сарын мэдээ дээр гарах хэсэг зурсан. Тийм баха. За энэ сарын төлөвлөгөө ажил бол их үз. Их. Тэ. Одоо энэ сард чи манай нөгөө он яг арга хэмжээ болно. Аха. Хамгийн гол нь одоо энэ 10 жилийн ойгоор энэ бол зөвхөн өнөөдөр 24 дээр ажиллаж байгаа бидний баяр биш. Одоо энэ цэцэрлэгээр үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн маань баяр, эцэг эхчүүдийн маань баяр. Бид нар тэр арга хэмжээнүүдээ ер нь ингээд цувралаар сайхан хийхийг зорьсон. Тэгээ ажил ер нь яг ба ер нь 70% орцсон лээ. Оо гайгүй бас тийм байна. Бүтэмжтэл явж байгаа юм байна те. За баярлалаа гिच мэ сайхан байлаа. Сайхан хоолж аваад манайхад ийм гоё гараад байна. Манай энэ отгоо гэдэг одоо отгоо ихтэй. Тий, отхон гэдэг ихч манай энэ одоо цэцэрлэгийн маань ахлагтайгооч хоол унд нь бол үнэнгүй л. За тэгээд цайлж аваад морд өтгөөч. За. Санаа хамт олонд 10 жилийн ойн баярын мэндийг дахин бүх үзэгчдийнхээ өмнөөс өргөн дэвшүүлье. Тэгээд цаашдынх нь одоо 20 жилийн ой дээр одоо эргээд уулзах юм бас үлций дэмрэлтэй ирүүлэг дэвшүүлээд тэгээд мордыг бүгдээр маш баярлаа. За та хэд маань ингээд сайн яваарай. Өнөөдөр манай цэцэрлэгийн урилгыг хүлээж авч бидэнтэй хамтран бидний эцэг эхчүүд, хүүхдүүд энэ сайхан өнөр гэр бүл тонж ингээд бидний ажил амжилт ололт хийсэн бүтээсэн зүйлтэй танилцсан та бүхэндээ маш их баярлалаа. За маш баярлалаа. За баярлалаа. За амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За сайн сууж байгаараа баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За бүгд нь ажлын амжилт баярлалаа. За өстой баярлалаа шүү. Манай галтгооныхон завгүй байх шиг үн те. За баярлалаа. За баярлалаа. За бүгд нь ажлын амжилт баярлалаа. Сайн яваарай дүүнэр минь.